За дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага Unbound төрийн бас байгууллагатайгаа хамтран манай нийслэлийн боловсролын газар 2022 оноос эхлээд хүүхд хамгааллын шинжилгээ компакт төслийн хүрээнд ухаалаг хөтөч өөрчлөлтийн төлөв дуу хоолой хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Нийслэлийн 5 дүүргийн 80 гаруй сургууль дээр энэхүү хөтөлбөр маань хэрэгжиж өнөөдөр ухаалаг хөтөч өөрчлөлтийн төлөв дуу хоолой гэсэн клубүүд маань үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдрийн энэхүү арга хэмжээг манай дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага боловсролын ерөнхий газар Unbound төрийн бас байгууллагатайгаа хамтраад хичээлээс гадуурх үйл ажиллагааг сурчин танилцуулах хөтөлбөрийг зохион байгуулж байгаамаа. За энэхүү өдрөлгөөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын энэ клубүүд хичээлж байгаа хүүхдүүдийг идэвхжүүлэх сургуульд арга зүгээр хангах зорилгоор энэхүү үйл ажиллагаа маань явагдаж байна. Цаашдаа энэ хүүхдүүдийн дуу хоолойг энэ олон нийтэд хүргэх мөн тухайн гол бодлого хөтөлбөр гаргаж байгаа байгууллагад хүргэх зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаамаа. За энэхүү үйл ажиллагааны зорилго нь юу вэ гэхээр хүн удирдах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тийм ээ. Хүүхдүүд маань өөрсдийн аюулгүй байдал аливаа эрсдэл урьдчилан сэргийлэх чиглэлээр ойлгох мэдлэгийг нэмэгдүүлэх мөн хүүхдийн өөр удирдлагын байгууллагын оролцоог сайжруулах. Эргээд хүүхдийн өөр удирдлагын байгууллагын клубийн суралцагчид маань нэг саналыг гаргаж түүнийгээ олон нийт болон холбогдох төрийн бус байгууллагад хүргэж нэгдсэн уялдаа холбоотой ажиллах ийм зорилготой байгаа.